За энэ Чингис хааны үндэсний 860 жилийн ойд зориулсан дэлхий дахинд Чингис хаан судлаар гарсан ном бүтээлийн үзэсгэлэн Монголын үндэсний номын сангийн ховор хуучин номын музейд гарчсан байна. Тэгэхээр энэ үзэсгэлэн үзээд үнэхээр судлаач хүний хувьд баяртай байна. Ер нь Чингис хааны намтар судлал Чингис хааныг бараг амьд цэрүүн байх үеэс нь эхэлсэн ийм эртний судлалын нэг. Тэгээд энэ хугацаанд өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд дэлхийд даяараа эзэн Чингис хааныг маань судалж, Монголын эзэн төрний түүхийг бас судалж, олон зуугаар, мянгаар тоологдох ном бүтээл гаргасны нэг 860 бүтээлийг энэ танхимд дэлгэн тавьсан байна. За Чингис хааны намтар түүхтэй холбоотой Перс, Хятад, Монгол зэрэг олон хэлээр бичигдсэн сурвалжаас авахуулаад сүүлийн үеийн эрдэмтэн судлаачдын Англи, Монгол, Франц, Хятад, Япон, Солонгос, Вьетнам гэд маш олон хэлээр гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүд энэ тавигдсан байгаагаараа онцлогтой байна. За энэ одоо цуглуулгыг цуглуулна гэдэг бол өөрөө маш хүнд бэрх ажил юм. Тэгэхээр энэ цуглуулгыг цуглуулж чадсан одоо цуглуулагчид за энэ цуглуулгын үзэсгэлэн гаргахад дэмжлэг туслалаа үзүүлж хамтран ажилласан Монголын үндэсний номын сангийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс эрдэмтэн судлаачдынхаа өмнөөс үн талархал илэрхийлье. Тэгээд энэ номны дотор бас өчөөхөн миний гар бие оролцож зохиолцож гаргасан ном бас байна. Хэдэн ном байна. За тэдгээрийн дотроос би онцолж энэ Чингис хааны өв гэдэг энэ зурагт каталогийг танилцуулъя гэж бодож байна. За ер нь 2012 он хүртэл монголчуудын яг өөрсдийн төөрөвсөн Чингис хааны сэдвтэй каталог гарч амжаагүй байсан юм. Тэгээ 2012 онд тогоосон Чингис хааны үндэсний 850 жилийн ойг тохиолдуулан тухайн үед Монгол улсын засгийн газраас гаргасан ой тэмдэглэх комиссийн ажлын хүрээнд Монголын сор болсон урдаа барьдаг эрдэмтдийг хамруулан энэхүү бүтээлийг Монголын эрдэм судлаачид дангаараа анх удаа эрхлэн эмгтгэж гаргасан гэдгээр энэ бүтээл гол онцлогтой маа. Түүний өмнө гарсан энэ төрлийн бүтээлүүд бол голчлон гадаадад гарсан бүтээлүүдийг орчуулах. За эсвэл гадаадын байгууллагаас эрхлэн гаргасан бүтээлд Монголын эрдэмтэд оролцох энэ хэлбэрээр явж исэн. Тэгээ бид нэр энэ эзэн Чингис хааныхаа ойг тохиолдуулаад Монголын эрдэмтэн судлаачид байна өөрсдийн хүчээр ийм бүтээл гаргах цаг болсон гэж үзээд энэ бүтээлийг маш богино хугацаанд зориглон эрхлэн гаргаж зохиосон юм аа. Тэгэхээр энд бол Монголын урдаа барьдаг эрдэмтэд, түүхчид, хэл шинжээчид маш олон эрдэмтэд оролцсон. За тэгээд олон сайхан зураг хөргөөр ингэж чимэглэж өгсөн ийм онцлогтой бүтээл. Тэгэхээр нэгэнт ийм бүтээл одоо гарсан гэдэг чинь үүнээс цааш бол гарах олон бүтээлийн одоо үндэс суур болж өгснөөрөө бол онцлогтой гэж миний бие бас ерөнхий редактор байсан хүмүүсийн нэгний хувьд ингэж боддог юм аа. Тэгээд үүнээс хойш бид нар бас Ховлай хаан ба түүний загламжлагчид гэдэг энэ төрлийн бүтээлийг 2015 онд Ховлай хааны үндэсний 800 жилийн ойгоор гаргасан байгаа. Тэгээд цаашдаа Монголын эрдэмтэн судлаачид маань өөрсдөө бие дааж эзэн Чингис хаан за бусад их хаадынхаа талаар ийм эрдэм шинжилгээний бүтээл олныг гаргана бахаа гэж найдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эрхэм уншигч олныг Алтан цуглуулбар 999 номын үзэсгэлэнд саатамарлахыг урьж байна.